эмэгтэй хос байсан байхгүй юу? Гей хос. Тэгсэн чи тэрний эмэгтэй ингээд гинт над руу ингээд төхөж ирсэн ингээд яахгүй би. Өдрийн нэг $80 цалин чил авдаг тэрнээсээ хасуулаад заяа ёо. Хүн чи одоо хүний яасан юм гэл бараг л би нэг хүүхдийн компьютерыг хулгаалаа аваад байсан. Яг бүр амар загнаад номын сангаас такси авсан чи би одоо чигээрээ зайсан руугаар нь чинд бөкснө тэмээд төвшөн дээр буугаад би ийм том гиттэй заяа тэмээд ингээд та юу юм чи ингээд ийм тэрэг мэрэг хүүхд мөхт байхгүй юм чаа тад буучих уу гэл амар муухай хэлдэг байхгүй юу? Миний чинь ямар гоё өнгөлөг харагдаад байна. Энэ бол амьдрал дээр харагддаг токсик найзуудын төр шүү. Найзуудаа. Яасан ингэж юу? Тэр амар гоё. Юу ч гялалтаад ш нэрээ. Нэр. Яг ч бодож байгаа юм чи. Бодож штэ. Хүсвэ. За бид тэр ч өстө харин ч ихэнхдээ угаар дээр тэр ярьсан сонь сайхнаа мэдлэлцчихэд орж ирдэг. Нэгтгэхийн кофений дараа мэдлэлцчихэд орж ирдэг. Энэ удаа зүгээр унсан шүү. Жолоонд 3 дахь унсан шүү гэдгээс өөрөө юу ч мэдлгүй орж ирлээ. Өчигдөр үлээ. Та зүгээр. Би бол зүгээр. Би бол барьж чаддаг юм аа. Тэгтээ шилдэг унцдаг юм. Амар азгүй юм шиг. Зүгээр. Жишээ Карлтон дээр битээ үрээ заяа. За хаанах зүгээр юм. Ер нь холол явж гэдэг юм гэж. Ер нь холол явж өгөөрэй. За. Карлтон дээр өгөхөр ёо ядраат нэг бол яг. Тэгээд дараагийнх нь өөр газар өгч өгчтэй. Би тэ шарандаа заавал Карлтон тэнцэнэ би. Окей. Заавалч. Би бүр Стефи машинтай тэнцэнэ би. Тэгээд нэг хүн байд юм уу өөр л хавтан. Бүгд өөрөөснөө. Тийм бүгд өөрөөснөө. Тэгвэл бүгд дандаа нэг өөр нэг ингэдэг юм unlucky. Хамгийн сүүлийнх нь тэргээд нэг биач тэр таараад байгаа юм шиг өөр 3 хүн бол бас бодлоо. Тэгтээ гурлаа өөр авчихсан бол яах вэ гэж. Үгүй. Яг нэг тийм unlucky ивентүүдийг тохиолдож тийм ерөөсөө нэг юм нэг би нэг тийм бэлт бороо зүгээр ингээд одоо яг гарцуу газараар ингээд тэрэгтэйгээ ингээд машинаас гинт гарч ирэхэд би одоо зогсно үстэй жиг тэгэл зогсон чаа. Тэгээд зогслоо замын донд гэдэг. Тэгээд би одоо араас нь явж байгаа болохоор ямар ч юм мэдхгүй. Машинаа жасаж чадахгүй. Ямар зүйлгүй. Зүгээр. Араас явж. Тэгтээ манай ажлын бүр ингээд салгалтай юм. Эхний хараад тийм барь зүүн баруун гэж мэдгүй. Яа, зүгээр тэгш. Болно. Бас тэр үгэдийн бас дэвлэх үү. Гэхдээ тэгтээ ингээд бодохоор чи яаж гэв бүр ингээд. Тэг чи намайг тэнцэж хөдөлтэй гэж байна. Тараа хүүхдээ тэрийг хөлж чаддаггүй шүү дээ чи ингээд. Тэгмээ санаа. За тэр яах вэ? За зүгээр. Тэгээ дахиад бүгэлцсэн үү? Дахиад бүгэлгүй. Би одоо зүгээр л ээлтэйгээ барь. Надад угаасаа машин байхгүй юм чи. Би тэгтээ сүүлийн үед юу дандаа стеф машиныг барьдаг байхгүй юу? Тэгээс ирж очихдоо. Тэгээд би зүгээр л ээлтэг надад уус машин байхгүй юм чи ээлтэйгээл машины барьж байгаа л тэгэл амар юм хом мөрөгсөн чи заадууд зоноос бол яасан гэдэг. Зөөрнөр гэдэг. Яасан. Ээл хүм мөргөөлээ. Тэгээд тийм зөөрн ингээд. Тийм бол надад өрн тийм би өрн тийм л заавалч full license авахгүй тэгж юм чичрээд тарч. Би зүг шаардлага байхгүй л. Тэгж байгаа жирэмсэн болчих. Яа. Тэгвэл тэгэл над чиг байдал орно шүү дээ. Яа ардаа хоёр хөвгч хүү гэж тэгээд ядрал зүгэх. Тэ жирэмсэн болчвол бүр аюу. Тэр чин жирэмсэн хүн чинь угаасаа тонос үүддэг болохоор айлгахгүй жирэмсэн байхад бүр барихгүй зүгээр юм тийм үү. Түрхтээ аваа одоо ингэ бэлдсэн дээр зүгээр гүрэж байгаа аваа. Заавнаа. За өөр сан сайхан болов. За бусдаараа дайжгүй. Бүх зовлон мартуулчихсан байна. Тоо ажил өөр амар ихтэй тэгэл яг нэг ертөнцийн өөр хүмүүсийн төрөл үнэхээр дуусахгүй маа. Түүний яг энэ энэний учрыг болоо сурчлаа гэж дахиад өөр хүмүүс гарч ирээл дахиад учир зүг нь олдохгүй. Тэгээд манай нэг клиент маань бүр ингэ амар severe ADHD-тэгээд тэгэл тэрнийхээ бас учрыг олох гол тийм хүмүүс нь бүгдээрээ ингээд ийм таа болохоор ингээд
эвтэг харцаарэ гэдэг үгээс ингээд өдөртлгууд нь гэсэн хэлсэн. Би ч нэг амар юмдаа айгу азгүй штэ. Гаавал ч над дээр ирэл яг нэг драма болохгүй гэж бодвол би та. Бурхан минь. Түгштэй би бүр амар азтай юу ярьж байгаа. Та бурхан минь гэл. Би айгу азтай. Гэхдээ бас айгу азгүй байхгүй дээрээс. Битээр сая нэр ингэсэн штэ. Битээр сая нөгөө манай ажлын найзын төрс өдөрт яваад тэгээд нөгөө нэг манай ажлын найз roommate-тэйгээ зөв төрс өдрөөс ахгүй юу. Тэгсэн чинь амар олон хүн очсон. Тэгсэн чинь тэнцээ нэг хоёр эмэгтэй хос ясан байхгүй юу? Гей хос. Тэгсэн чинь тэрний эмэгтэй ингээд гинт над руу ингээд төхөж ирсэн ингээд яахгүй би. Яасан гэдгсэн чинь I'm sorry. I heard you're from Mongolia гэдэггүй би. Ахаа ингээд тэгсэн чинь би physical Asia үздэг бүр ингэ жигнэсээ би бүр би ингээд бүр нэг амар од шиг мэдрэмж авсан тхүү. Би тэгээ чамаг яг нэг лав хүч шиг ашигласан. Би тэгээд би яг үндэ тэр юу ч нэг тийм амар тийм явсан тийм шоу гэж боддог байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр охин бүр ингээд тийм Ози охин штэ. Гэт Ози биш энэ төрсөн Филиппин охин гэлөөдөө. Тэгээд тийм Ози партнертай. Тэгээд бүр ингээл гингээ таваас ингээд гэлж үзээ. Ямар гоё юм бэ гэсэн чи партнер нь наа чи хитэн сар физикал ээжээр бүр солиорсон ингээд бүр солиорсон. Хамт ярьсан болов уу гоёсэн баггүй юу? Тий бүр ингээд амар ингээд ярих гэдэг байхгүй юу? Тэгээд би ингээд нэг яг үзээгүй болохоор ингээд хүлэгсэн. Тэгээд тэр охин дараа нь энэ манай энэ хавьд амьдрт юм байна л та тэр хоёр хосороо. Тэгээд ингээд дөрвөлээ хамт дабл дейт ингээд нэг газар амьдрт юм чинь ингээд хэд ихтэй амар хөөрхөн охин байсан. Тэгээс хоолнд орж исэн чинь нэг охин тэгсэн гэж хэлсэн тий. Тийм л үү? Зүгээр л золоо тэр хооронд амьдсан чинь нөгөө махшаарч өгчээсэн байхгүй тэгснэ. Тэр Монгол юм уу? Би физикли гэж. Орхон баяр is so cute гэж хэлсэн. Орхон баяр ачиж явах илүү баг. Амар лаг явсан юм шиг л тэгээд ингээд тэр чинь ингээд нэлээ олон хүнтэй ингээд партилжсэн байхгүй тэгсэн чинь ингээд спотлайтыг зөвхөн над дээр тусгацтай амар хэцүү. Би ингээд морь унангаа ингээд ном сум харавдаг хичээл авч үзмээр юм. Би яах вэ гэл. Тэгэл тэгэхээр нь би ингээд ийм Instagram гээ нөгөө Brianna Jones-ны тэрийг үзүүлээ. Би явнаа гэж тэглүүлсэн шүү дээ. Стефиг ингээд амар битэр ингээд тустай амьдэрдэг гэсэн чинь одоо хүртлөө. Тэгээд тэгсэн ингээд чи бас Монгол явж үзээ гоё юм уу? Би явж үзээгүй гэсэн чинь одоо ч гэсэн. Тэргээр удаан хамтаа явж үзсэн болов. Тингийн. Тэгээд яагаад тийм гоё газар л явж үзээгүй байгаа гэсэн чинь нэг чи би 12 сард хуримтай амартай. Миний харийг мань жоо шаарсан баха. Single Inferno устгтай амар сонирхолтой л шүү дээ. Одоо сүүлийн 2 ангийн амар хүлээж мүлэг нэг би амар өмнөх подкастн дээр би яхав зүгээр л фомонд үздэг гэсэн үү? Яг орохгүй байна. Өнөөдөр хэдэн цагт орох юм. Өнөөдөр орно 2 дахь удаа байхгүй. Өнөөдөр орох цагийг нэр гуглцсан шүү. Хэр фаны лээ. Тийм юу нэмэр сонирхолтойсэн. Яг хамт нэг ярих хүн байвал хүүе гэж яг тэр өгштэй гэж ярьдаг. Тэрхээс гоё сонирхолтой л. Хайртайгаа тийм олон хүмтэй газар байсан ч амар гоёсан. Миний хайр чи хаан ч явсан. Гэл хөөх юм гэл амар хөөх юм ярил хүмүүс ингээ бүр ингээ тойрол ингээ ярьж байгаа юм сонсох гол гэл би хаажууд нь би гатна байна. Ингээл амар гоё надаа ингээ би ингээ ямар ч юм би сонссон. Надаа ямар ч юм ярих хэрэггүй би ингээл тийм би гэл is би амар надад бүр амар гоёсан. Тэгэл ёо тэгээд гоёсан. Олон найзуудтайгаа хэлцүүлчихтэй өөр. Finally хөрх. Амар happy байсан зүг. Тэг манай хоёр найз амар таалагдсан. Тэгээд гоё байсан. Ингээд бид тээр хараад би ингээд эхлээд нөгөө нэг жоо санаа зовоод яана ингээд нэг амар сонь хүмүүс байх үү. Тэгээд санаа зовоод хоёлаа ингээд нэг цаг болоод тэг хоёлаа кран орж казино тоглоё гэдэгс хэвгүй. Тэгсэн чи бид тээр баг амар орой хүртэл байж байгаа. Тэгээд казино ороод ороод $50 тоглоод юу ч алтгаагүй. Тэгэл шатаал тэгээд Стив казино орох амар дург байхгүй юу? $50 л яа шүү. $50-аас яахгүй шүү гэл. Би болохоор ингээд чичрээ. Одоо дахиад жоохон.
Яаж нэг хоцсон юм уу? Нэг хоцсон юм аа. Хожууд бол явсан мөнгө буцаад олсон. Тэгэхээр би хажнаас тэгээ би хажнаас гэтгсэн ч за гэдэг л тавиад олсон. Яа. Гэтэ ерөөсөө ингэж тахгүй байсан юм гэсэн гэж ерөөсөө гомдлохгүй амар хөөрхөн. За. Ямар хөөрхия. Гомдлаагүй. Би байсан бол тэгтээ бас мөнгө аваад гарсан бол тий. Гэсэн гэж. Миний хай хөөрхөн. Пүүгийн подкаст ярьсан чинь охтуудыг нөгөө би хизээч өөрийгөө ингээд эргэлээд нэлнэ шашиж юм гэж боддог. Нэг л харахад тийм болсон байсан. Пүүш. Миний харьяа гачгүй саяхан л тэр тэгдэг юм гэдэг ямар юм гэдэг. Одоо Тэний хай та нар хосын энэ гэж юу олон л юм ярьж байна. Та нар гэсэн хэлээ хаа. бүр англиар хэл. Би бүр англиар хэлээ хаддаг өөр яах вэ? Тийм өдөр эртгийн нэзүүдээ тийм болгоор битгий тэгжүүлж. За чамд Хоёлоо ч энэ 2-7 хоног баруун хийгээгүй шүү дээ. Шилээ алдсан. Би бүр тэгтээ үнэхээр миний шилийг авсан хүн гэдэг үнэхээр амар уур хүрч байна. Пүүл арчаад ирсэн чинь шилийг мань аваа авцсан. Тэгээ тэр нөгөө нэг хастан цай юмсан болохоор амар их жоох хөөхттэй эрмүүний шиг нэг гарал барайл гараа авцсан баг. Тэгээ ээж аав нь. Тэрнээс миний шилээр дээ. Ядаж нэг үнтэй хараа байсан бол яах вэ те. Сүүлийн хэдэн жил зүүж байгаа юм баг. 4-5 жил зүүж байгаа. Тийм. Ами мань аваа авцсан. Тэгээд одоо энэ ингээд би баахан шил хэлэхсээр нэ алинд нь явах таарахгүй. Монгол бүгдийг хэлсэн юм л та. Тэгээ яг энэ гайгүй таарж байгаа намайг бариад байна. Тэг проект тэрийг мэдрэг болгондоо би тэр хүнд амар уурч. Тэгэл дахиад одоо ингээл нүдээ үзүүлэл эхнээс нь захиалал хэлэх. шил яах амар хэцүү. Би нөгөө нэг аюу харамаатай хараадаг л үзсэн шүү дээ. Би нэр шил цүхэн зовлон мэднэ юм. Тэгэхээр ингээл зураг ахуулж махуулахад хүртэл яаж байгаа надад ингэж яг чиний шиг ийм cat eye might зогтгүй заяа. Би өөрөө тэрийгэ зүүж зүрхэлэхгүй заяа. Тэгэл зураг авахаар миний яг нүдний нүгээр шилийн маань арам таарал би яг тэгээ унтаас ирүүний хооронд амар амар хүний гоё гутаадаг. Яг зогтөг хүндээ бол яг зогтг юм шиг юм аа. Намайг олцтой олон жил гутаасан гэж. Одоо чиний хараад гайгүй үү тий. Тэ миний бүр амьдралтаа хийсэн хамгийн best decision ever бол хараагаад хэлүүлсэн. Ever. Риск өндөртэй найзаас гоё зөрөгтэй шийдэх гаргасан. Гал юмсан гоос. Ирмүнэ. Одоо бүх юмд баалга ташуулах гээд. Нусааны чи. Тэг ингээд бүр нусан чи хараад байгаа байхгүй. Би алга ташаад ихний хэд дээр амар баярлаад алгын ташаадсан ч одоо. Тэр шигтэй. Нээд та нар алгаад чараа. За өөр юу боллоо? Өөр юу болсон юм бэ? Зугаалга нэвсэн шүү. Оо сая дахиад камп явсан шүү дээ. Тэр ч амар гойс ёо. Арай жоохон хоол газар арай олоолаа явсан тэгээд. Ямар амар юм бэ? Тэр аалц малц. Аа тий тэр гөрүүлийг харсан уу? Миний сторийн дээр Тий амар өссөн. амар том гөрүүл. Гөрүүл явж байгаа Монгол ийм л өмсөөлж байгаа шүү дээ. Бүр матар угаастай тэр бүр. Тийм манай хамаах найз үзээ. Тэр чинь ингээ бид нэр камп явуулмал талхаж байгаа биш шүү дээ. Амар юм бэ. Тэгэл тэгтээ австралид байгаа юм чинь. Тэг бүр ийм том жооморсон. Алгын чинь эрвэхээ харсан. Амар хамтантай газар байсан тэр. Айггүй хүмүүсээс нэрнэ. Тийм үү. Амар. Юм ч шүү дээ. Тийм тэгтээ яг нь олуулаа алхаж мэдгүй. Би ер нь бол аал малсанд дургуй шүү дээ. Тэр тийм дамгийн амжтай нэр алганы чиний том эрвэхээлсэн. Тэгээд ялаа малаанд бүр ийм том зөө ёо. Би ингээд өглөө ингээд дэрэнс гэж дураад харна. Майхан дотор нэг ялаа орчиж гэж одоо тэгсч бүр тэр цаана явж байгаа ялаанууд ингээд майхан дотор тийм амар чах сонсогдоод сэрлээ. Тэг бүр ингээд зүгэнүүдээс бараг хоёр дахин том юм ааш. Тэгээд тэгтээ хагойсан. Орхог хийж идсэн маш амжилттай. Австралид хийж идсэн хамгийн анхны. Амжилттай орхог хийж идсэн өөрөөлөө. Хүндтэй гоё байсан. Хийсэн. Нэг бүх ах гээд бэдээ нэг гоё байдаг. Ачаад байдаг л яа. Мулагийн. Гойсон. Тэг золоо чулуу аваад одоо би өөрөө гэртээ хийж үтснэ л гэсэн боддог. Тэг Хүүхдүүл залгаж гэж. Хүүхдэлээ. Өөрөөлөө. Хэлээ юу болсон санахгүй хаа. Юм болоолах шүү дээ. Чиний амьдрал зөндөө юм болдог таа гүн. Болол ингээл идэг юм да. Катан тоглоод $70 байсан юм байна. Тийм үү? Би мөнгө олж мэдээдсэн. Миний донтол надад мөнгө авчих гэж мэдээдсэн юм. Катан баахан тоглоод. Уудахгүй л нөө. Би бодитер тоглосон шүү дээ. Хүмүүстэй бооцтой тоглоод тэгээд хожоод тийм маар сонирхолтой байсан юм байна.
Гоё юм аа. Тэгээ нөгөө нэг баахан цэвэрлэх янзлах ажлуудаа хийж дуусгасан чинь нэг сэтгэл санаа гоё нэг тэгцрээддэг гоёлаа. Нөгөө компьютергаа юу? Тийм, зургнуудаа бүх 1800 ширхэг зураг баг 800 900 видео ингээд таашаа. Хардаа цэвэрлээд, компьютераа цэвэрлээд, файлуудаа зэгцлээд, тооцоонуудаа дуусгаад татвараа төлөөд. Татвараа төлөөд. Тийм, татвараа төлөөд тэгээд би нөгөө нэг хөрөлтийн компани юу ч үдээ тэргүүнүүдээс ерөөсө баримтуудаа авахгүй. Даа цэвэр орлогоороо гаргасан чинь татвараа төлсөн чинь бүрт таа. Тийм л. Хэдэн сая төгрөгийн татвар төлсөн юм? Би үгүй 22-оноос хойш төлөв гэсэн. Тэгээ бүгдийг төлсөн юм. Битгүүдийг орсон ингээд. Монголоор хэлээр орсон чинь тий. Батуул битэр ингээд авчил яах яа. За одоо тэгээ төлөх нь үнэн бол тэл төлчих дээ гэл. Йоо яа. Харин би одоо тий. Тэгэл за эх жилээс зүгээр хэлбэршүүлснаар сайхан явуулчих. 12 сарын 31 байт юм биш үү? Би тэгээд угаасаа ямар ч төлөх чадамжгүйсэн болохоор тайлангийн явуулал хайчдаг гэсэн чинь хэлбэршүүлснаар явуулчвал угаасаа тэрнгүү зарлагынхаа баримтыг авч чадахгүй байгаа болохоор. Тиймэрхүү юм боллоо тоо. Өөрөө. Манай байр зарагдаж байгаа илүү. Тийм гэсэн шүү дээ. Тийм. Одоо технээсээ хүмүүс ирж үзэн л гэсэн. Тэгэл яг хөргөл буцалтгүй нүүх. Йоо. Чиний нүх гайгүй байгаа тий. Манай нүхийг бодохоор. Одоо эхнээс нь миний хайрч энийг зар тэрийг хай, энийг зар тэгээд за чи өөрийгөө л авчих юм байна. Би нэг хитэн уцааж ирэх юм шүү. Чиний хитэн чимдаад ирээд тэгээд тэгснэ хөрөгч хэрэггүй, энэ хэрэггүй гэдгснийхаа зурагтаа авчирвал авчир. Тэгэл зурагдах юм уу? Яна унтлагынхаа өрөөнд зурагдах байхгүй бид. За тэр чих бүр айдиа та. Тийм үү? Тэр унтлагын өрөө байхгүй л тэгээд эвгүй юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэгтээ яг апт юу бас хүүхдгүй байгаа дээрээс л бас үзүүл үзэн зүгээр гэж боддог юм гэдэггүй байна. Тэгээд одоо битээр ер нь ингэсэж жагаад юу үздэм хөөждөд бас инспекшн явж үзээд бас байр хайдсан мөн гэж бодлоо. Тэр байранд битээр хоёлаа багтахгүй. Бид тэгэл байраа зөндөө үзсэн. Тэг ер нь бол тэнд бол байр олтгол юм бэл. Тэгээд эх 7 нэг энэ лагч Валентин дэш нэрээ яаж тэмдэглээ. Битээр jazz bar ороод тэгээ нэг Люси лөө тийм хоолны газар захал өгцөн. Чи бэлэг авсан уу? Битээр бэлэг өгөхгүй яг гэж хэлсэн. Тэгтээ би бэлэг 10 болгоно л бэлэг. Юу энэ чихлээ тийм үү? Окей. Нэг өөрөө нэг эртэр нэг ингээд нэг Япон ингээд нэг жижиг тоглоомны юмнууд байдаг шүү дээ. Тийм юмнаас би энэ машиныг авъя гэж ингээд гэдэг юм би ахгүй ингээд ийм тэнийг ийм жижигхэн тэнийг ямар яах гэдэг юм гээд ахуулаг байхгүй тэнийг тэнийг юм аав гэдэг. Тэнийг юм аав гэдэг. Тэнийг авъя гэдэг амар заримдаа амар сонь заяа. Покемоны карт март ингээд Стефиг ямар хөө хүн гэдэг нь ер нь бол ингээд мэдчихтэй. Гэсэн покемоны карт авах гэдэг юм би хооц. Тэгээд ахуулаг. Тэнгитэй покемоны картаар тэгсэн чи покемоны карт юм үнэтэй юм л шүү дээ. Тийш дээ тэр чинь мөр цуглуулж мөглүүлээд нэг боддгоо юм байд юм шиг л шүү дээ. Би уусаас тийм юм. Тэгээд ахгүй надад тэлтэй. Тэгээд ахуулаа өдөд покемоны карт нь лавж ивэл бүгч. Тэгээд жижиг машин. Астик бүс авдаг бүс. Энэ гоё хямдарсан айкийн бүүзийг авчаач. Астик буучаагийн бүүз авна. Тэр яг 15 жил болсон хүмүүс юм ч одоо тэгэл 12 сарын 14 инспекшн чиндээ. Тавж тэмдэглэдэг үл ер нь. Яг тэгэл тэр хүн тэмдэл. Чамдтай өргөж кладаг энэ өгдөг шүү дээ. Өгдөг. Яг тэмдэглэдэгсэн л да энэ дэрнээс хойш хүүхд арах юм байхгүй болохоор өвгтэй ширэл инспекшнтэй харин бид тэр тэгээ хойлоо тунтуулчаад энэ хажуудлын газар ороод ирч үлийн нэрс ирчих болоо яачих бол гэ. Ямар хажуудлын? Korean barbecue гэдэг нэг юу дээ тий. Бид тийш орё гэж үр амар хөргөл юм лээ тий. Буцах амар гонд тэгээд нэг тийш орны PV уучаад гэж магадгүй. Тэгээд өдөр нь inspection хийгээл тэгжэл тарах байна. Найзан сингл байсан бол харахгүй тий. Миний сингл байх сайхан байж. Дүү байхад сайхан байж. Тэрнээс хойш яхаа болсон байна. Битэрийн нөгөө нэг anniversary гэдэг л. Яна одоо болох юм шиг. Тэр нутгуудланд хэдрийгээ битэр Осакад тэмдэглэхээр хайрман тэнцээ нэг юм хайгаад л байгаа юм. Ингээл нэг яхаар нэг Осака ямар юу гэл ирэл ирэхээр юу ч гэлээ хайж идэх нэг юм. Амар surprise л штэ бүх юмтай. Нэг очиод нэг юм авцсан байдаг.
Surprise хүмүүсээр surprise нэг хүчдэг шүү дээ. Хооч хөө. Тэг би бүр заримдаа би одоо эргүүлээд юм авчих хэрэгтэй юм болоо гэж. Чи одоо тий anniversary-га юм өгөхгүй мүү бас? Яа за мэдгүй ч. Тэгээ за ядаж ихнийхээ anniversary-гаар өгөөч. За өгнө. Дөнгөж ихнийхээ жилийн 30 жил болцсон. За тийм ээ өгнө. Гэтэ өөрөө ингэсэн байхгүй да. Бэлэг ингээд яхаар ингээд юу таалагдах болгоо авахд амар хэцүү байд юм аа. Хойлоо бэлэг өгөхгүй гэж өөрөө хэлсэн байхгүй. За. Тийм. Окей. Түүнээс бол бэлэг авах шиг амарх юм. За өнөөдрийнхөө сэдвээр орох уу? Өөр сонь сайхан болсон юм байхгүй гэж юм тийм санаж ярьж байгаа. Өөр сонь сайхан болсон юм уу? Юус байхгүй мэн амар сонин тий. Гэхдээ уул ингээл юу тохиолдолох шиг гэдэг юм аа. Манай гэрийнхэн сая буузаа хийсэн. За баярлалаа. За тиймэрхүү сонд байна да гэж 2 сар гарчихлаа. 2 сарыг бараг дууслаа. Ёо яврээ. Наараа хүртэлсэн байх. Үшээ. Наараа 80 кг болсон мэл ч тээ. Арайчтэй. Наараа бараг юу вэ? Би бараг наараа шиг өнгө боддоо. Юу амар ингэ. Нөө. Энэ дугаараа хэдэн дугаар хийж байгаа. Гэтэ хүмүүс энэ амар би яг Озимбек гэж боддог. Юу? Хүмүүс ингэ. Хүний дурсан гүйл зүгээрээ л. Хүмүүс амар тураад байгаа юм шиг Озимбек гэж. Магадгүй. Ер нь Озимбек ч гэсэн яа. Тэн турж байгаа бүгд баяр үргье. Би ч гэсэн ер нь Озимбек нөөхөс оруулах найлыг хийлгэмэл. Нүдэ лазердуулах өөхөс оруулах гэж бодоод байгаа юм шүү дээ. Нүдэн лазер тул шүү дээ. Тэчэрэг. Торчаа дээрээс юу колтой чи яа. За өнөөдрийнхөө сэдвэр орох уу? People pleaser те. Бусдад таалагдахыг хичээгч байсан тийм 5 жишээ. Би тэгтээ зүгээр бодсон зүгээр л миний амьдрал дээр ч ихтэй л яг тийм юм байна да гүлэг гэж бодсон. Тэгтээ яг нөгөө нэг подкастт ярих гэж байгаа болохоор зүгээр арай жоохон сонирхолтой содон байж магадгүй гэдгээ бодож болохос байнгын л нэг тийм үйлдэл хийдэг юм. Жижиг тийм. Нөгөө нэг people pleaser гэдэг за шал тэнийг өөрөө юм хатдаг тийм. Би өмнө дугаараа үзээд би харсан чинь өөрийгөө харсан чинь хөртмөр хөрх болоо штэ. Бүдүүн байн байлаарэ үзэж чадахгүй айл хийдэж штэ. Бүдүүн л эсэлт тийм ер нь бас хөрхэн харахаар илдүүдтэй ч юм шиг. Харихын өдөр өөрийгөө харсан. Өөрийгөө харсан шүү. Стайлгүй ядгээ. Холооч хий. Им хөрхөд холооч хий. Йоо. За хамгийн ихэнд энэ санаанд орсон байсан юм болохоор би нөгөө нэг Америк тахтаа салаанд ажиллаж байсан шүү дээ тий. Тэгэл салаанд ажилладаг байсан чинь нэг удаа ингэсэн байхгүй юу. Таньдаг одоо найз ч гэнэш одоо ямар ч холбоо болохоор зүгээр сайхан ярьчих заяа. Нэг тийм Монгол охин байхгүй юу. Тэгээд би тэр дараа нь хамж авахгүй тэгээд та салаан дээр ирээгээд тэгснэ орж нөгөө бодуулчих гэдэг байхгүй юу. Тэгэхээр би аваад бодлаа нөгөөтгий чинь тэгээд тэр чи одоо гэлэн бодоо бодох 45 жилийн доллар гэсэн баха. Тэгэл гараа бодуулаад тэгсэн чинь яг тэнд манай салааны захирлын охин суудсан. Тэр охин болохоор ерөөхдөө нэг тийм амар тийм шулуухан байхгүй юу. Ирснэ хүн дуусгаас өмнө шууд ингээд тооцоо аваад ирдэг байхгүй юу. Тэгсэн чинь би төлчих гээд заяа. Тэгсэн чинь нөгөө охин бас ингээд хаалтан цаадханд амар итгэл найдвар хийж байгаа байхгүй юу. Please ирнэ. Энийг одоо за тэгвэл яах вэ тэгээ салооны эзнээ тэгээд орхичих байх ч боддог ч юм уу. Эсвэл нөгөө нэг охиноо гүүгүү юу ярьж би төлнө гэж хэлэх байх гэж горддог ч юм уу. Тэгсэн чинь хин ч мэдэхгүй заяа. Тэгсэн нөгөө охин баярлаа гэл нөгөөдг нь бодуулаад цаа. Тэгснээр би өдрийн нэг $80 цалин ч илүү авдаг тэрнээсээ хасуулаад заяа. Тэгээд бид чи одоо тэрний оронд өөрөө авсан бол яаж л нөгөө нэг тип мэп аваад арай. Тэгэл ёо. Намайгоо. Би өөрөө үлдсэн үйл шиг санагдаж байна. Тийм байгаа. Тэгэл араас нь ботоод 7 хоног бодсон шүү дээ. $9 чи бодлоо. Тэг өдрийнхөө цалингийн талаас илүү нөгөө явуулсан. Тэгэл яг миний харах бол. Тэгэл яг нэг гэтээ яг үндэ штэ тий. Тэр охиноор би төлөвлөсөн ч гэсэн надад сэтгэл санааны хувьд амар хэцүү байна. Гэтээ бас тэгсэндээ би ингээ өөрийгөө амар үзэн ядсан байхгүй юу. Why? Нөгөө нь бүр ингээ намайг миний цагийг алаад юу ясандаа юу ч бодохгүй байхад би ер нь ягаад тэгж яваалтаа гэж толдог. Гэжигнэс долоо нуутсан баха. Тэг бодохоор амар тэнэг байгаадсан ёо. За миний дараагийнх нь агуу тийм жоохон сонин гаж чиг шиг. Би ч сүү уудгүй штэ. Би өөр нь сүү уудгүй байхгүй юу. Тэг ингээд айлт орго болгонд сүйдээ цайглаа өгчдөг зөө.
Ингээд хэлхээс би зүгээр усуу гэд хэлхээс тэгээд би ингээд people place их гэд ингээд хичээгээл бүгдийн дандаа ууж дуусгадаг ч. Надаа ингээд өөрт нь болохоор би суудаг болохоор надаа бүр үнэхээр гэдэг зөө. Би ингээд Өөний аялал төгсөн цаг би уухгүй гэж чадахгүй тэгэл авдаг. Амар сонио би хамгийн түрүү орж ирсэн айгу олон манай технологи ууссан. Олон тохиолдсон сүтэцээ. Би бүр талаас нь хийсээр байгаа сүлдээ бантаад уудаг юм уу яа тийм. Уугнач чинь бид нэр амар high maintenance гэдэг те. Хамах идэхгүй, хоньны мах идэхгүй, гид дотор идэхгүй, сүү уухгүй гэд хэр чин тэгэл бууцаг чи ингэж чимэхгүй гэсэн юм шиг хүн байхгүй. Тэгээ тэрийг байг шоолж ярьсаар байгаа хөөд заримдаа бантд юм уу яа тийм бас манай таа орж ирсэн юм аа уудаг. Зү яах юм бэ болчихоор зүгээр ёо. Тийм би бүр юуныхаа ээжийнхаа чансан сүтэцээг хүртэл юу нэг нэг хүсэл байхгүй. Би өстө нэг л сүтэцээ амар сууд юм. Тэр нь манай цахан сүтэцээ. Пүн гэрчлээ болчихлоо яа. Тэнд тий. Манай өндрийн спонсороор гээд битүүнийг спонсорлооч тий. Нүгээр юм тавиач. Тэр яалт бач шиг ойлголтоо гэх. Харин тий. Ямар ч инээдгүй подкаст амар их спонсортай ч юм шиг тий. Ямар ч инээдгүй нээсэж. За ямар сэдв завсан гэнэ. Би нөгөө завхан хамаатан тавьсан чинь хоньны сүгээр чансан цай сүтцээ байсан юм. Тэгээд гоё давс ихтэй. Тэгээд тийм болохоор амар гойсон тий. Их чи би нэмээд би нэмээд тийм амар гойсон тий. За жоо сонин people place гэдэг юм айгу. Яг хөө тийж нэг хоёр удаа. За яах вэ? Яг тий бид нар бүр байнга тэг жилээ тахаар бадсан донооч гахаа махаа идэх. Хоньны махаа идэх. Тэтэйг. Гол нь өөрөө юу ч хийхгүй байгаа даа. Чих хаяа аглуу шиг Америктэй хэ биш үү нэг. Тэгээд төлөх. Ямар ингэж болохгүй нөө бас л болохгүй нөө. Тэнхи буу заяагайсан. Буудаг тийч хараа. Тэр би тэр явуултанд байсан болохоор тэр юунууд юу гоё фаа гэдэг байсан байгаа шүү тийм үү? Юу? Ер нь зүгээр миний бас нэг тим байгаа. Тийм ийм яриад байдаг шүү дээ. Битгий надаар буцааж тайлгуулах бол битгий та нар өөрсдөө намайг авчрахтаа дуртай айдтэй гэд би тэгээд өөрийн байхгүй дуудаад уулзчаараас дотроо шатаад байдیں۔ Надад бол нэрээ чамааг ирсэн ирээгүй ерөөс сонирн биш заяа. Oh my god. Үгүй гэж хэлээ. За үгүй. Тэгтээ ингэдэ. Үгүй ах чаа амир юу гэдэгс аахгүй юу? Яг чи чинь болохоор миний найз тэгээд би ингээ нэг найзаатай хавлаа авчиргууд нөгөө айлынх нь хийсэн юм янз бүрээр хийдэг. Хотлоо би эзэд шууд амир янз бүр хэлчихсэн хотлоо. Үгүй тийм шүү дээ. Тэгэл яг хөө ихний нэг танилцаагүй байхдаа нэг гараад хэлдэг байсан бол сүүлдээ удаад ирэхээр нүдэн дээр нэг өтгч хэлдэг болоод тий. Тэгэл хэлээд амир банддаг байхгүй. Тэгэл явандаа тэгээд бидний найз болцсон болгоор зооцоо. Өнөө найз чи ийм их хүн хүлээж авбал хүлээж авгүй. Тэрнээс би болж байгаа хэдэж анх тэлцэж байгаа дагуулж очихгүй. Өөрөө бас айлын хоол туслах гэж бас голомтгой юм. Өөрөө асар low maintain хийдэг гэж асар high maintenanceгүй шүү дээ. Тавтаймаар л үрмэн дурсан бүтээх ном. Одоо минийх хөлөө тий. За дараагийнх нь болохоор би нэгтэй чамтай ярьлуу хинтэй ярьлуу ярьж илсэн. Нөгөө Японд бид нар чинь их сургуульд 2 сард очиод Японы их сургууль 4 сараас эхэлдэг. Шууд орно тэр чигтээ ингээд сургуульд орно гэж байжсэн чинь газар хөдлөөд бид нар гинт орогнонгуудаа нөгөө нэг ачаа багтлагаа юу ч авч амжихгүй тэр чигтээ ингээд өрөмсөн хувцастайгаа Монголд очиод буцаахгүй юу. Тэгээ буцаад бид нар ингээд 2 чемодааны эрэхтэй биш нэг чемодааны эрэхтэй ирсэн юм шүү дээ. Ирээд тэгээ хоос юм авчирж байгаа болохоор арай ачаагаагүй. Тэгээ тэнд үлдсэн нөгөө нэг сэмпайда заяа зүгээр л юм захиж болно шүү гэлэн чинь ингээд нормал хүний сэтгэхүүгээр юм бодож байгаа байхгүй юу? Бид нар чинь ингээ одоо ч хүн хөхтэй санаа зовдсон шүү дээ. Яана за одоо яаж байгаа болов? Тэ одоо болохгүй амааргүй байгаа минь яаж байгаа болов? За нэг доторх битми айл болох өгөхгүй юмсан эсвэл нэг олон хил ачаал яаж байгаа бол гэж боддог гэсэн чинь тэр хүн тэрний ээж нь бүр амар гэнг гарсан заяа. Юусэн хил ачаа заяа. Тэгээ тэр ингээ амар жугал юм өгч чинь хоньны гуй заяа. Ёо. Тэгээд тушаанг мушаанг яг торж өгөх гэж байгаа үний баах юм заа. Тэгэл миний бүр амар уур хүрсэн. Тэгэл юу ч хэлээгүй хатсан заяа. Яа тэгэл амар уур хүрээл тэгэл нөгөөтгөндөө очиод би хэлсэн л дээ. Ээжд нь бол нэг юм хэлчихдаагүй. Тэгэл ээж нэг тийм айгүй айхтар гэжсэн юм. Тэгэл
бараг л миний динийг бараг л муухай ойлгочих байгаа юм ярил тэгэхээр станим болоод аваа явыг гэх одоггүй болоод аваа явцсан. Тэгэл очноо чи одоо турж өгч юм юу захиад байгаа юм бэ? Хамгийн гол нь чинь 22 хэлтгчааны бар ингээд талан зүгээр хүний мах аваа явчих болчихоор чинь би өөрөө минь хийж чадахгүй. Тэгээ миний ач хатрээд би бараг 120 30 мянган төгрөг төлсөн байхгүй юу? Йоо. Тэгэл бүр тэндээ бас ингээд тэгэл ингэж ясаарай авчдахгүй ихчээ эндээс нэг 20 30 л аваа явъя гэл хэлчих болно үсттэй тий. Тэг чин тэгэл тэнэг царайлал тэгэл за одоо тий жоохон л байсан юм да. Тэгэл ээж бас хажуугаар за одоо тэгэл зөндөө очихтан тэгэл туслаад тэгээд юу хных ах гिचнэр юм бол бас тиймээ л аваа явчих гэл. Тэгэл дүүлсэн ёо тэгтээ амар уур. За тэгтээ өөргөө би нэг арай хитрхи болоо. Нөгөө нэсийг л ажиг яах гэж юм уу гэж 15 жилээр. Тэр нэсийг л ажиг баг одоо хүртэл хоёрыг болоо. Одоо би жоохон бас билээ зэрлээ. Уучлах гэж тийм үү. Уучлаарай гэдэг. Нэг 2 3 ярьсан болохоор зүгээр тэртээ амар мэдрэмжгүй санагтаа. Тийш дээ. Тийм болохоор олон бүхсөө гэж. Харин тий хүнд юм өгтөө ч гэсэн жоохон айтайхан байдаг байгаарай манайхаа. Амар даам юм бэ тий. Тийм тэгэж нэг яд. Тэгээ дараа нь бас нэг ингэдэг байхгүй юу? Би бас нэг амар Монгол тэндээс бас навшаач ирээл Монгол руу зуны амралтаараа ирсэн чинь оюутан багтаа. Нэг хүмүүс компьютер өгөө явуулчих гэж тэнтгийн нэг ах. Тэгснэ 1000 yen үгүй тэрэн жаас хэдэн төгрөг 20k хүрхгүй мөнгөтэй. Тэгээ тэрийг бүр нэг зэвгүй хэлсэн юм байна да. Нэг тийм чи бараг л нэг 1000 yen өгчий аваа явчаарай ч гэлөө нэг мань тиймэрхүү өнгө айсарлсан надад жоохон таалагдаагүй тэгэл заад тэгэл айгүй нэлийн том симпай. Маа шинэ монголих биш байхгүй. Тийм бас тэгснэ авчирсан чинь нөгөө ээж нь бүр ингээд амар тачган тал уурлаад заяа. Би чи нөгөө нэг очоод нөгөө дугаар муугараас сэргийлэх гээд нэг хоног моног ярьж чадахгүй л гэсэн. Нэг амар тачгансан бас их орж ирээл. Хүүе чи одоо хүний яасан юм гээл бараг л би нэг хүүхдийн компьютерыг хулгайлаа аваа явсан шиг наг бүр амар загнаад уцаарч тагнаал гэрт ирснээр амар тачигнаал тэгэл би бүр амар уур хүрээл бас ачаа багтахгүй ах чинь тэрний юм ингээл нөгөө тэр чинь бас ингээл зөвхөндөө өөрөө явж штэ тэр. Тэгэл бүр амар уур хүрээлсэн нөгөөч нь орж ирснэ. Их чи нэг шээчгүй ёо танай найруулж өстэй амар төвчирдэг юм байна штэ гэл. Бүр нэг аим шиг хийжсэн. Гэтэ би тэрийг бас тэгээ уурлаад амар юм би таны чинь ингэж нэг хальт хэлсэн байж магадгүй. Тэгэхэд бас амар уургүй. Тэгээ ерөнхийдөө би бол ер нь хүний ачаа мачаа тиймэрхүү мах ер нь амар дургу. Гэтэ би амар хүнээр савчруулдаг хаа. Тэгээ бодохоор савчих ч юм шиг. Гэтэ хав зүгээр яг юм ихтгэлтэй хүнийхээ ч юм уу эсвэл яг надад тусалсан үндэл буцааж тусалахтай би тэрнээс тэгээ жилүүдэд хүний юм мөнгө чихнээс л өмч мөнгө хийхгүй л амар дургуур иддэг. Гэхгүй. Тийм байна. Яа. I'm traumatized. Миний дараагийнх уу? Миний дараагийнх одоо people pleaser-ын цаашийн жоохон loser гэх юм. Үстэй мэдэхгүй байна гэж. Би бас ингээл амар өөрийгөө хамгаалдаг нэг юм гэдэг байханс ингэж боддог болж тэгэл ерөөсөө чаддгүй маач гэж. Яа. Ингээд таксины жолооч яг нэг угаас нэг 3000 гарахаар газар 5000 7000 эдэр гэл хэлэлтэй юм байна. Гэт амар хэлмээр явж тэгэл тэгэл би өгөл буучч таамарсан. Амарсан зүгчт юм байна. Харин би юусэн ингээд юу яриад байгаа маа гэхгүй. Тэгээ дээрэс нас ингээд нэгдүгээр имлэг явхад чи ингээд айгу хурдан ингээд очиж ингээд болно штэ. Нөгөө нэг төрийн тусламжийн юугаар эргэж мэргээл боёнгийн замаа ингээд тэгэл чи дэвэн дэлхийн ингээд нөгөө нэг 51 үүрний дэргээр ингээд тойрол явж маал тэгэхээр ингээд хэлмээр идэг боловч тэгэл бас хэлэхгүй. За тэгээд болно доо. Энийг одоо people pleaser яг loser гэх үгээс мэдгүй байна. Яг тийм наачаас тэгтээ хаа би нэг мөнгөн дээр нэг тэгдэг юм байна. Ингээ нэг монголчин төгжрэлтэй болохоор одоо энд буучих гэдэг штэ тий. Би нэг хэлжсэн тий. Би 120 руу явах гэж намайг номын сангаас такси авсан чи би одоо чигээрээ зайсан руу гарна чинд буугснаа тэмээтэй өвшөн дээр буугаад би ийм том гидтэй зөө тэмээтэй өвшөнд хаашаач нөгөө нэг явах гарцгаа байхгүй. Тэгээ бүр ингээл 120 руу ингээл амар гомдол алхаснаа сандаг байхгүй. Буугаад үгүй ingөөсө чигээрээ явчих юм чи одоо тэгээд барыг тайрч угаасаа болохгүйс л хор тэгэл тэгтээ бас бис дуугаа чамаагүй бол бас дуугаа буугааг баха юу вэ би одоо эндээс чи яах юм ах ингэ тиймэрхүү юм бол хийсэн л тэгтээ гэтэл бүр ингэ амар гомдоо яа тэгэл дараа нь би тэгж хэлэхгүй яваа гэл тэгэл яа би тэгээд нэг Facebook пост болгоод бичсэн баха гэсэн чи манай ангийн нэг охин сайхан сэтгэлээр авсан хүн ингэж бичсэн байвал тэнийг л санагдах юм байж гэлээ тэгээд тийм үү тэр битгий сайхан сэтгэл гаргах юм шиг агнаас чигээр авчихсан бол битгий намайг аваа муухай юм бэ тэгээд бичсэн байсан нэл тэр охин бас уур
нэг азгүй явуулсан зүгээр ингээд дахиад нэг өөр азгүй зүгээр нэг уур хөрөөд нэг 7 хоног бодохгүйсэн жоо. нэмээд нөгөө яаман тэр нь ямаа нэмэглээ. Юу болоо юм бэ гэж. Тэгэл ёо жигнэсээ амар те та нар бити ялангуяа те жирэмсэн байх чинь бити тэгэлдээ амар муухайхгүй юу те сайхан сэтгэл биш байхгүй юу удлаан цай хөргөж байгаа газар нь хөргөж өгч чадахгүй бол хичнээн төвжрэлтэй байсан ч гэсэн зүгээр тэгээ хаяа яв. Надад бол тэр ерөөсөө сайхан сэтгэл санагдаагүй тэгэл амар уурсан. Наа чи тэгтээ чиний жишээсэн гэдэг тийм жишээс. Тэгээ юм яхаар сэтрээд байгаа юм уу те. Эндээс орж ирээ. Одоо гэртээ орсон гомд. Юу сэлээ юм гэж. Гомдоор зөндөл бол. За миний дараагийн заяа. Уг нь л бидрийг амар фаны гэж бодсон чи чигнээс гомдоод гэж. Өөлөхгүй шүү гэж. Зөв өөлөх юм байна байхгүй. Гасал ярьжсэн баха төвлөний амьдрал юм чинь. Ярьсан юм л тэгэхээр ярий та. Нэг манай нэг юм баян хамаатны хүүхдүүдийг холын хамаатны нэг хүүхдүүдийг илжсэн тий. Загсан чинь ээжээс paper pleaser царайлаад би тэрэндээ тоглох дургүй байхгүй юу. Тэнгүүд намайг үгээ явуулчихдаг за. Манай охин танаа охиндоо тоглоё гэдэг нэнгүүд тэнгүүд тэднийх ингээд компанийнхаа дээр байшинтай ингээд амар олон өрөө айлахгүй юу. Хэдэн өрөө чи 5 6 өрөө айлмааш. Тэгээд гэрлүүгөө аваа явчихдаг. Тэнгүүдээ ээж нь нэг тийм аль ээж ингээл хүүхд яаж ин маж ингээ одоо нэг үлчгүй мөлчгүй нэг монгол ээжнэр боддоо шүү дээ хамт юмаа эдэр гидгүү хагрнаас аваад эдэрээ гээ нэгтгэждэг тэнгүүд би нэг би бэлтгэсэр гүн чин яаж тэр хоёр хаалгатай хөрөх чиг голгоод зоо юу гэхгүй шүү дээ яхаа хүүхд талахаар идчихин л гэж боддог гэсэн юм шиг. Тэнгүүт нөгөө хүүхд чинь гэртээ байгаа болохоор ингээл нааш тааш яваал хөрснөөсөө аваад идчихин. Тэнгүүт би бүр ингээд бараг бүтэн нэг өдөр юу ч хийдэггүй зөө. Тэгээ бүр сүүлд ингээд амар ядраад гэсэн чинь нөгөө охин нь ингээд ийм ч юм тоглон, тийм ч юм тоглон гэсэн чинь би зарим нь тоглохгүй гэсэн чинь тэгвэл одоо наанаасаа буу миний шивсэн дээр битээ гişиг мишиг гэх нэг тэгээд надаас нэг 2 2 дүүл ашигла. Тэгээ би бүр ингээ өлсөөд сүүлдээ баг ингээ дуу гарахгүй болоод тэгснэ нөгөө охины чинь цаад өрөөдөө жахна гэл нууцаар нь гэрийнх нь уцаар ээж рүү залах. Намайг хэрч аваарэ. Өсөж өглөө. Нөгөө нэг баяалтай гомж юу гэж ээж намайг өлч байгаа гэж бодгоо тэ. Тэгээ ээж нэг шалтгаан гаргаа ирээд авчихсан ш намайг ёо. Йоо наа чи ямар сайн. Ямар ч инээдтэй байхгүй штэ бро. Гэтэ нэг бид хоёр дандаа шоолж ярьдаг л та. Гэтэ амар тэнэг байдаг ус штэ. Тэгээ тэрнээс хойш ээж харны хүүхж явуулахаа болцсон ёо. Баялын нөгөө зугаатгүйч хүүх шиг те. Ямар зүрх зүсэн. Яг наа чи бүр яг ивэл зүгээр юм. Шууд ингэ нүдэнд харагталаа гэж. Амар түүхэж гэж. Энийг ярьж байгаа хүн чамд. Үгүй. Бүр яг дотор зур. Энийг ярьж инээдэг болохоор ёо. Наа чи юусэн юм. Хөрвөлжээ нөө. За миний дараагийнх нь болохоор миний хөвлөө амар хөнгөж чи ямар юм би. Минийх амар ингээд юм хөнгөн. Бодоод тахад юусэн ингээд орж ирдгүү мэл амарсан нь. Би ингээд хоол захиална штэ тий. Тэгвэл ингээд шалт буруу маадрын штэ тий. Тэгвэл намаа ингээд хүмүүс чи яагаад ингээд үгүй би тэрийг авсан ингээд тийм маа ингээд зүг юм авч ингээд яахгүй юу эднэрийн буруу штэ гэд тэгдэх би тэгэл за би чи гэд тэгж хэлэхдээ бас нэг өрөвдөд юм а тий. Одоо ингээл энэ зөөх чинь ч юм уу нэгэн загнуулах байх та гэж бодож модал тий. Тэгээ энд ер нь бол ингээл солиол аваад ирэн штэ. Ер нь ямар ч асуудалгүй. Тэгээ тэмүүд би ингээл хин хайртаа зохиолж тэр надад итгэхгүй. Тэгж яхад минийх бол дандаа сойр ингээд буруу ирнэ заяа. Тэгээ би ингээл зүгээр дээ тэгэл битэр тавга бодлоослаар би чиг өгөө зүг юм аав гэл. Хөнгөө хаа яаж үтэл нэлээ хөнгөн юм бичиж. Хоолны хөдөл миний буруу ч ихний хоолтой явж ийлээ. Хөнгөн байсан мэнэ. Дэлгүүрэнд айгүйх наа чин тохиолддог. Гэтэ ингээд өрөвдөд тий. Удаас тэгэл наад чинь нөгөө хомсоо бодлох харин цэлангаас очоод асуулдаг чинь билүү заа гэж бодоод. Харин би ерөөхдөө бол ийм бүдүүлэг харилцаан дээр бол шууд эхэлчтэй юм шиг байна. Ингээд уур хүрээд. Зүгээр амар nice байгаа тахаар яг дандаа тийм юм унчаад байдаг. Тэгвэл яах вэ? Инээ тэргсэн үү, ингэсэн үү гэдэг ингээд nice-аар намайг миний тэр people pleaser ингээд амар ашигласан байгаад гэдэг хүмүүс. За ер нь тийм те. Харин тийм яг ингээд дургуурах юм бол яхалаараа гэж юу нь хэлчихдэг. Тэгвэл энгийн юмд нөө гэж хэлэхдээ одоо ингээд нөгөө нэг over explain хийдэж штэ тэ ингээд ингэсэн болохоор гэлтэй. Залаал ингээд хүмүүс рүү чигтэй амжихгүй. Гэл болоо заяа. Тэгэл
Харин би одоо плейдейт хийж яхад гэсэн манай косын ирсэн байгаа болохоор тэнгүүт тэгвэл нөгөөдөр манай кос нь 2-7 хоног явна. Ойрын хэдэн жил аягүй гал тэрээгүй болохоор ч гэдэг юм уу те ёо нэг шаал хэрэгнүүд андагчдаг. Тэгэл за навшаа хийдэ та гэж бодсон юм. Тэгээд хэлэхгүй үгүй гэж нэг амар хүүтэн мессеж хийсэн юм шиг санагдаад. Үгүй гэж хэлэх ер нь юу та тэрэндээ бүр амар сайн. Ёо ер нь амар сайн. Үгүй штэ тэг үгүй гэл. Тэгнээсээ нэг санааныхаа яагаад тэгдэв юм бол санааныхаа мухар нааг нэг муухай бодчихгүй дээ гэж бодоод тийм шүү байгаа тий. Тийм. Гэтэ би яг үндэ нэг амар таалагдаад ахыг бас амар хүсэж байгаа мөг гэхээр үгүй юм шиг надад тий. Тэгээ юм ирчимдээ нэг тийм сонин эмпати хөдлөдөд юм гэсэн надад тийм аа. Тийм. Нөгөө хүн нь эвгүй одоо намайг таалахаас гадна нөгөө нь юм сонин эвгүй байдалд орчих ч юм уу нэг тиймэрхүү юм бодоод. Тэгснэ тэрнийг хамгаалах гэж нөө өөрийгөө зүгээр. Харин тийм. Сэжүүлж байгаа. За. Тэгвэл энэ амар нэг тийм сонио. Би бол энийг амар лүүзер өөрийгөө хамгаалах чадвар амар лүүзер юу л гэж хардаг ч. Бүрээс энийг тийм юу гэж ёо би бүр энийг амар ямар санагддаг гэж. Засмар санагддаг. Гэтэ яг энэ Аз culture-т өсөж байгаа ер нь хүүхд хүмүүсийн people pleaser ба people pleaser биш гэж ангилах юм бол people pleaser нь ер нь л ихэнх нь баг. Тэгэл дотроо шатаал ингээл уурлал бодоол явж идэг баг. Тэрнээс ш ингээд ер нь л чи төшөө хүмүүс бол асар ихлэх гэж боддоо шүү дээ. Бид яг бас жоохон засгаад ер нь дургуун юм даа үгүй. Амар их дургуун ивентэд явдаг, амар их дургуун юм боцдог. Эхний жилүүдэд амар их хараал эцэг өглөөний хар дэйтүүдэд явж мавдаг ч юм уу эсвэл тиймэрхүү байдаг. Тэгэл хүн ирэмэрийг гэлтгэр нь тэгээд үнэхээр амар завгүй амар ямар ч тех боломжгүй байх тэгж мөгөл амар тэгч мөчдөг гэсэн. Тэгээд одоо sorry завгүй байна гэж юу хэлчихдэг л та. Дараагийнх нь болохоор энэ жоохон бас нөгөө beach story дээр ярьжсэн баха. Ингээд бас л нэг people pleaser захиал царайлаад ингээд ажил дээр байхад гарах уу тийшээ төс орох юм байна уу ч гэдэг юм уу. Кофег буух юм байна уу гэх юм бол тэгээ хүн байхгүй байгаад юм бол би за хамт буучаа гэж ер нь буучдаг байхгүй юу. Ер нь тэгээ би ер нь тэгж явахтаа ч нэг амар дургу биш. Тэгэл манай нөгөө альбаны захирал чинь дандаа тэгдэг ус байхгүй юу. Тэгэд тэр бидний суудаг офис чи 22 үлээ 23 давхарт заяа. СУ1 давхарт. Тэгэд энэ хооронд ингээ явна гэдэг чинь бас хөөрхөн цаг байхгүй юу? Ингээ шууд гараад орчиж байгаа биш. Тэнийг яваад ирэхэд дор хаж нэг 15 минут бол ингээ зарцуулагддаг гэсэн. Тэгэл хамт буух уу буйлдаа гэлтэнгүүт. За тэгээ гэлтэл яжаал захирлж тэгээ ингээ бууж явдаг гэснаа хит явсны дараа нэг удаа би баг ганцаар явчаад ирлүүдээ тэгсэн чинь чи одоо ер нь арих димит нэднэгүй юу ч гэлөө нэг тийм л дүү. Тэгээ тэрнээс нь хойш би амар дургу өрөөд өөрийнх нь яг тэгэл баг 5 минутын дараа өөрөө дахиад асууж байгаа юм чи тэгэхээр үгүй. Тэгээд амар дургу өрөөд гэж хэлдэг байсан юм байна. Тэрнээс хойш тэр зэрэгтэй бол бүр юунд ч явдаг. Бидэд өөр чаттай нэг ингээд хоорондоо чатлаад хоолоо хаана идэх шийдчихэд тэгээд тэр газараа цуглах мөглөс. Тэгэл амар юу царайлж нэг амар тэгж хэлжсэн чи намайг одоо тэнэд ийн гэж одоо машин гэж бодлоо. Дахиад сайцтар. Тооч инээдтэй юм болоо ч. Окей, яг юм бүр ингээд чи амар тийм related болсон санагдаа тий. Тэгээд дотроо шатдаг юм чи зэрэгсэж байгаа. Яахлаараа гэд. Яа. За. Миний дараагийн хүн ажилтай холбоотой юм байна. Би ингээл хүмүүсийн дуусаагүй ажлыг амар авч дуусгаж аягүй хүлддэг. Бид ингээд чи наадаа дуусгах гэд ингээд би бол бүхэл тэр мөчүүдэд ингээд тэгэх ингээд ийм одоо альбан тушаалтай хүн ер нь байсан байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би өөрөөсөө тэгж хэлж чаддгүй заяа. За тэгэл одоо ингээл амар тэнэг зэ би одоо ингээл энэ одоо компани те ийм баг цайлантай ингээл ийм байх. Би одоо энийг ингээл би нэг ингээл чи үлд хийгээл одоо хөвтөж байна. Тэгэл шахаж байгаа тэгснээс цаа би тэгэл өөрөө харгалал ингээл дуусгах чигээл би бүр амар их сууж тэгэж ингээд хүний үлдээс юмнуудыг ингээл бүгд ингээд дуусгадаг гэсэн чинь. Надад наа ч юм сайн амар их байдаг. Би тэгээ зүгээр ингээд ажлынхаа дотор ингээд хүмүүсийн юмыг авч үлдэхээс гадна заяа. Дээрээс нь бас ингээд манай клиент ингээд нэг жоох ингээд өстой тэгээд би бол клиент өрөвдөө наачин заяа. Энэ ч бол тэр хүмүүсийг хийгээд өстой л ажиж штэ тэгэнгүүт ингээд за одоо л ингээд би ингээд энийг заваагаал энийгээ ч үг эн чинь эний чи хангахгүй байна гэдэг чигээр яшиг би зүгээр энийг ингээд амарчлаад өгчихгээл. Тэгэл өөрөө нөгөөдгийг нугаал ёо. Тэг өөртөө яг тэр ярьж байгаа шиг юм тохиолдохоор хизэж бусад хэлж чадахгүй те. Миний зовлон хин таваад бай. Миний зовлон хин таваад. Надаа эргээд дахиад
би чам тэгээд дүгээгээд тэгсэн тохиолдол баг нэг ч байхгүй заяа. Одоо би энийг чи ингээд аваад үлдчихий чи ингээд хайр гээд тэгсэн тохиолдол надад нэг ч байхгүй заяа. Би хараа ингээд харин би хүмүүсийн ингээд за би юу яачаач яа гэд тэгчихсэн юм уу та. Яа, наа чи яг тэр нөгөө цалингийн бодоод шиг аль компани телевизэд нэг юм гэрээний нэг банд идэгсэн юм аа. Тэгээд бас дизайнер бэлүү эдитер л тэг нэг юм тайлцсан. Унтаал ирэхгүй заяа. Амар цалин баг гэл тэрийгэ дахин ярьдаг за нэг гэрээгээр орж ирсэн хийх юм баггүй. Тэг тэр ингээд тохироод тэр хүмүүс HR-тайгаа тохироод тэр ажлыг хийхээр тохирсон бол юм хийх л өстэй үдтэй хариуцаж авсан юм аа. Тэрний цалин багын төлөө би зовоод би яахаар тэрний ажлыг авах хэрэгтэй юм дээ ёо гих мэтчлээ ер нь амар их тийм илүү дутуу бодолтой автагдаж хийх хэрэгтэй ингээд тохирсон юмнуудыг айгүйх юу адагаа. Тэгээд айгүй дургуут юм аа тэр амар тэнсэлдэг. Би гонигт би плейсэрт хөрхий бас ажил дээрээ тэгээд хүний ажлаа суугаа хийгээ сууж байгаа хүмүүс байж л байгаа хта. Хамгийн сүүлийнх нь хизээ би амар өөрийгөө үзэн ядсан бэ гэдгсэн чинь бас нөгөө нэг тэр подкаст эйженсид нөгөө дадлага хийсэн шүү дээ энд. Кайл гэдэг нэг навшин залуутай. Яа тэр бүр ингээд одоо бодохоос миний ингээд зүрх бэлгэлтэл оор хүрхтэн штэ гүлэг. Амар рейсист байсан байгаа даахгүй. Тэгтэл би тэр болгоныг төвчэн гэжсэндээ өөртөө ор хүрээддэг байхгүй юу. Энд бол тэгж баг яг тэрний дээр хүн байхгүй одоо нэг репорт хийгээд байх HR байхгүй л байсан л та. Гэхдээ би өөртөө тэгж хандуулсандаа айгу тийм дургу хүрээддэг байхгүй гэх юм уу. Одоо ингээд би ингээ 10 цагт очдөг байсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөтг чинь намайг ирэхийг мартаад төлхөөрөөж үлдээгээгүй ингээд яагаачгүй тэгээ ингээ алга болсон. Тэгээд би ингээ залгаалсан чинь авахгүй. Тэгж жаа 20-30 минутын дараа залгаснаа. Оо, чи ирэх байсан бэлүү? За. Би нэг 2-3 цагийн дараа явж байгаад очино гэд заяа бүр ингээ sorry ч яахгүй заяа. Тэгсэн чи би ингээл окей. Тэгээд би тавцсан байж гэл заяа. Тэгснэ тэр яваар ингээ тэр ажил нэг офисын яри болохоор ингээ очих газар ахгүй. Тэгэл нөгөө нэг хажууд нэг кофе шопт ороод тэл хэрэгтэйрэхгүй маавч идэж ууж суугаал. Тэгэл нөгөөт чинь хідэн цагийн дараа ирснэ. Өө чамаа ирэхийг чи мартсан байж тээ. Оо sorry ч гэл нэг амар тийм нэг юм ямар ч гимсэн царайг утсан чи. Оо that's okay гэл би бүр ингээл амар тэнэг санагдал. Тэгтээ тэр чинь ингээд амар бүдүүлэг байгаас тээ хүнийг нэг золбиноохоо шиг гудамжинд ингээд 2-3 цаг байлгасан юу ч болоогүй юм шиг. Тэгтээ тэр залуу амар муухай залуу байсан л та. Тэгтээ ингээд би за тэгвэл би өнөөдөр харьлаа шүүч гэдэг юм уу те ингээд тэр хүн дэж хандж байгаа бол би одоо тэгж болж болно шүү дээ. Тэгт чинь ингээд тэрний надад яг тиймэрхүү хийсэн бүх юмд нь тэр над руу ингээд хашгираад тэг би ингээд уйлсан гэх нэг яриад байдаг шүү дээ. Тэгч мэгтэн хүртэл чи надтай ингэж юу нэ ярьж болохгүй гэдгийг ингээд хэлэх хэрэгтэйсэн газар за би одоо интерн юм чинь би одоо ингээд ямар ч хэрэг мэдлэлтэй гэж энтэй яах вэ хэллээ гэхэд одоо энийг хаач мэдүүлэх үү за гай болоод энэ миний нөгөө нэг дадлага хийсэн юм дээр гарын үсэг зурж өгөхгүй янз бүрийн биччихүүлс гай юм болоо гэсэн чинь тэр миний намайг тэгэж бүтэн 2-3 сар ашиглачаад миний дадлагын цаасыг өгөөгүй штэ би тэгээд багш руугаа тэрийг бүр ингээд баримт болгож явуулахын тулд бүх явуулсан мэйлээ бүх явуулсан чатаа явуулж иж би тэр нөгөө нэг тэр ингэ сургууль учраас заавал гар хэсэг нь тэр 120 цагийн дадлага хийсэн гэдэг гар хэсгээ бичих хэрэгтэй байсан чинь тэрийг багштайгаа тэгжиж юу басахгүй юу хаалгасан. Тэгээ ботхоор бүр ингээд амар дургу өрөөд тэгээ би зүгээр заримдаа ингээд өөрийгөө ёо наад өөртөө хүнийг тэгж харьцуулахыг зөвшөөрсөн ингээд амар гомддог. Ёо наа ч юмстай зүрхлөө өөрөөстэй гутга зүгээр байнгын юу н мэдэрдэг юунууд байна ёо ёо би тэгтээ ингээд тэр хүмүүс уурлахаасаа илүү тэр хүмүүс ямар балер юм бэ гэхээс илүү би өөрийгөө хамгаалаагүй тэнэгцэн болоо гэдгээсээ амар яасан ёо энэ начи яг ингээд сүулт тохиолдсон юу яагаад би тэгэхэд аав ээж би тэгэхэд ингээд Сиднейд ячаад нөгөө нэг онгоцныхоо терминалаас солих гээд ингээд лефтээр ингээд дээшээ нийт хавьчихсан байхгүй юу. Тэгэл ингээд тэр нь граунд флороос дээшээ ингээд яваад зогсоод гисэн чинь нэг урталт нь ингээд нэг хүүхд мөхтийн тэрэг төрсөн нэг 4-5 юм хүмүүсээс байхгүй юу. Тэгээд тэгснэ ингээд харж ирсэн ингээд та юу юм чи ингээд тийм тэрэг мэрэг хүүхд мөхт байхгүй юм чаа тад буучих уу гэл амар муухай хэлдэг байхгүй юу. Тэгэхээр нь би ингээд зүгээр бити хууц төв юм аа чи дараагийнхаа юугаар яв гэд хэлж болно шүү дээ. Тэгсэн чинь би за окей гэл нэлүүж бодохгүй окей гэл ингээд гарафтан заяа. Тэгснэ би дараа нь видео левт чи дөрүүлээд байсан шүү дээ гэж бодоод би бүр амар тэр ингээд хайтайхан ч хэлэхгүй заяа. Ингээд амар мин хэлээд нэг байлаа шийдгийн цагаан хүмүүс. Яа тэг би тэгээд ингээд ээж амаагаараа ингээд дагуулаа буусандаа бүр ингээд амар гүйлт заяа ёо. Би бүр тэрийг бодохоор ингээд би яагаад зүгээр өөдөөс нь чадахгүй чи өөрөө дараагийнхаа байр гэх тэгэлж болов юм байна. Тийштэй тэр хүн өөрөө гоё ядаж хэлсэн бол бас учирч янзантай штэ. Тийм баха зарим нь ингээд нэг тийм
албатай юм шиг тийм албатай юм шиг чихнээсээ миний өмнөс дөрцсөн юм шиг тэгэж мэгж ажиллах нь л зүгээр амар тэнэгснэгддэг. За миний хамгийн сүүлийнх заяа. Энд гэхдээ за чи хажуунаас та гэж орж ирэхгүй шүү заяа. Хажуунаас юм яриулахгүй зүгээр хүн. За. Би ингээд надад яг нэг тийм заримдаа би ингээд нэг юм за тэгж явъя гэд тохиронгуудаа гинт ингээд миний хамаг энержи унаад би ингээд гэрээсээ гармааргүй зүгээр ингээд оршмор санагддаг хгүй. Тэгэл үгүй хэлчихв. Үгүй хэлчихв. Би өөрөнд бол их тохиолдолд явдаг хгүй юу. Тэгтээ ингээл явдаг хгүй юу. Тэгтээ тэгээд үгүй гэж хэлсэн тохиолдлуудаа дандаа найдтай алуулсан бити. Йоо, гид бүр хажигд драма үзчихсэн. Чи одоо тэнгүүд анхнаасаа төдөлөө үзтээ гэдэг. Үгүй чи сонсчих заяа. Наа чи жишээлбэл чи last time ингэж байгаа байхгүй юу? Чи бараг 7 хоногийн өмнөөс над руу Стеф катан тогломоор байна гэж гэлтэхээр ерөнхийдөө бол ингээл чамайг л бодож байгаа штэ. Өө тэгэл та гэлт хийжсэн гинт. Тэгээ хизээ явах ингээл гэсэн чинь наа энэ 7 хоногт тэд хөдөр. Дан ер нь бол дандаа л би чиний завтай өдрүүдийг ярьдаг штэ. Хоёр ирэх өдрүүдийг. Тэд хөдөр нь тийм байна, эд хөдөр нь юм байна гэдгсэн чинь тэр өдөр Австралийн Open явна гэсэн чинь за тэгвэл та нарыг ирэхээр чинь бид явах гэсэн штэ. Ирэхээр чинь тоглоё. Би золоод хилээд тоглоёг нэ гэд өмнөх өдөр хэлсэн байсан болохоор бид чинь тренд явж байгаа. Тэгэл за тэгвэл ирээ тоглоё гэд тэгсэн чинь өөдөөс тэгэл хүүхд мөхтөө унтуулаад за яасан одоо тоглох уу гэдгсэн чинь би тэр ойр секс хийсэнгүү өнөөдөр секс гинэ тэнгүүт миний бүр ингээд амар уур хурж байгаа байхгүй юу гэсэн үг юм. Гэхдээ би тэгтээ чамд хэлсэн штэ. За чамаа тэгээд оройтож ирэхгүй болвол яа тоглоё. Яг ингээд шууд тоглоё гэдэг чинь конферм болсон мессеж байгаагүй шүү дээ. Чи одоо чадаа иргээ. Чи өөрөө чадаа иргээ. Айтайх юм бичиж болдгоо байшаа. Амар дургуун үрж байгаа байхгүй. Чиний ядрах чухал, миний ядрах чухал биш юм уу хайшаа. Тэнгүүт чинь би бол тэр дээр бол амар уур үрэл. За одоо угаасаа тийм хийхгүй. Тэгээд дахиж угаасаа ийм юм тоглохгүй. Угаасаа чи яг нэг last minute нэг тэнэг шалтгаанаар дандаа тэгж юу яадаг болохоор тэрэн дээр бол миний бол стожинг дата гэмээр бол санагдсан заяа. За та нарын нүдэн дээр гэрэлтэж үзүүллээ. Яа, окей. Яасан, уйлах гэдэг юм уу? Тэр чи яг үндэ юм болсон. Тэр өдөр чинь хөрхи нөгөө нэг тушаал дэвших ярилцсанд ороод унаад ороод ирсэн байхгүй хөрхи юмтан. За. Тэгэхээр би хажууд нь тоглох уу гэдгсэн чинь би 2 удаа унтж байгаа байхгүй юу. Тэгэхээр би юмдгүй яагаад ч юм тушаал дэвших ярилцсандаа унжээг хэлхээс нэг сонин санаа зов. Нүдгүй амар сонин санаа зовдсон ч гэж. Тэгэхээр тэгээ биччихсэн. Тэгээд секс хийлээ бид нар гэхээр бүр тэгээд хамаагүй дээрс нэгтгэх юм. Тэгэл за окей ямдаан гэж бол нэрнг сайн бодож байхгүй тэр чинь за чи яг хүүхдтэй болохоор намайг ямар энержи зарцуулж ирснийг ойлгох хаа. Чи ядаж за Стефийн жоох юу биш байна гэх юм бол ядаж нэг хүн чинь худлаа ярьдаг штэ тийм үстэй тэгж болон да тэхгүй тийм бичгээр бүр амар урхурж байхгүй ёо эсвэл даам гэж бүр ингэж амар шууд бодогцсон. Хүүтэй тэгээ шууд хэлэхгүй байсан. Би чи бүр байнга тийм мэдрэмж би тэ чамтай хэрүүл хийдэг юм дандаа ийм байдаг үстэй Тэгэл өөрийнхөө энержиг амар чухал гэж бодоод бусад хүний юмыг дандаа тэгж бодож явах юм гээл миний бүр шууд амар уралддаг. Надад болохоор би өөрөө хөвгтгөө болохоор чиний ингээд цаанаа юу зохицуулаад яаж байгааг чинь уус ингээд ойлгох хөвгтгөө юм бишээ. Тэр за тийм ээ тийм ер нь бол тийм. Гэтэ тэр мессеж чинь болохоор би та хэдийг ер нь олвол юу яцсан байхгүй юу? Тэр өдөр Австралийн Open явчаа. За ер нь бол өнөөдөр бол бараг чи Австралийн Open явна гэхэд тэгвэл дараа нь тоглоё гэдэг юм чи хэлсэн байхгүй юу? Чи чатаа эргэн уншаарай. Тэгээ тэгэхээр тэгвэл тэр өдөр нь л болж байгаа юм байлгүй дээ. 2 өдөр ч илүү санал болгосон шүү дээ. Тэгсэн чинь тэр өдөр нь би тэгж явна гэдсэн чинь чи өөрөө тэгвэл ирэхэр чинь тоглоё гэхээр нь за гэд тэр л өдөр нь болж байгаа юм. Одоо тэгэл ер нь подкаст бүх юмыг яг чиний ирж байгаа эндээ хонжоо өдөрт харуулал хийж байгаа үсттэй. Тэнгүүт чинь чиний ингээд юмд харуулад би өөрийнхөө амиг зохицуулсан байхад за би инглээ. Би унтцсан. Би яатсан гингүүт. За чамайг аашлж явах байх гэж бодоод бослоо гингүүт надад бол за анханасаа л угаасаа тийм хийхгүй гэж юу нээр боддог заяа. Окей. Яа. Окей. Надад болохоор зүгээр л ингээл нэг хаалганы цаанаа ам чинь тэгэл тогломоор байл тоглохгүй бол тоглохгүй гэл ингээл яарч байгаа байхгүй юу. Тэгээ тэнгүүд би одоо чиний ингээд намайг бодоод хүчилж яадгийм байна гэдгийг чинь ер нь бол мэдэрдгүй юм байна л та. За окей. Чи ингээ яг ингээд амар victim play хийгээд за окей. За тэгээд яасан би чамаг үгүй зүгээр ингээд нэг хин хаалганы цаанаа ам чинь тэгэл одоо тогломоор санагдвал ингээл зүгээр тоглол ингээл орж ирэл ингээл тоглол болчих юм байна. Тэгэл эсвэл болвол яа тэгээд одоо Стеф би ингээд 2 удаа унцаа надаа ингээд ямар ч юм юу тоглох юу алгаа гэдгээр мэдгүй би одоо яагаад худлаа ярьж тэгээд яагаад ч юм ингээд дахиад тушаал твших юмдаа унжжээ гэх хэлхээс нь мэдгүй миний санаа зовдсон юм. Дээрээс нь та хэдийг за нэг оройтж ирэх юм байна гэдэг ингээд тийм expectationтэй байгаад за угаасаа хот юм байна гэл
бодсон юмсан байхгүй юу? Эрт ирвэл тоглоё гэдгээр нь би за уусаа тэндээс тэгж ирнэ гэж худлаах гэж би бодсон байхгүй юу? Харин тийм яг зүгээр ийм яриаддаг болохоор тэгээ за би чамруу тоглох уу гэж битсэн чинь тоглоё гэснээр за өнөөдөр худлаа юм шиг байна гэж бичээд ууралж байгаа болоос нэг өөр хэрэг. Хэдэн өдрийн өмнө байгаад бүх юмаа яриа тохироод за ингээд тэгэж тохирсон байснаа. Яасан гэдэнгүүт надад бол амар сонин яа. Окей. Тийм ээ гэж бол бодогдтiin. Ер нь бол тэгээд ер нь дандаа чиг дээр хэрүүл дандаа иймээс гарч тахгүй. Тэгэл за окей. Тэгэл нэг лайк явуул. Тэгэл окей. За ингээд бид хоёрын бодит дээр хэрүүлээ. Харлаа та нар. Би угаасаа тийм юу яах та юм төлөвлөлтөө угаасаа амар муу яг тэрэндээ тэгээд тэр үйл явдлыг ингээд болгохтой бас ер нь амар ер нь муу. Би бас ер нь ингээд яг цагаа алуулахад бол амар уур хүрдэг ер нь. Ингээд зохицуулсан байгаа юм дээр хин нэгэн ласт минут яг тийм юм ярихад бол бүр гэж шууд боддог. Тэг яг миний overreact хийдэг чинь гэдэг чи боддог хоёр дахтахаар хэрүүл болчиход байлдаг. Чи тэгээд бити живжиж юу гэж орж ирээрэй гэж боддог нь юу гэсэн юм. Чи тэгдэг үстэй гэж хэлнэ гэж бодож тэгсэн юм уу? Тийм. Угаасаа тэгэл одоо тэгээ чиний ярьж байгаа би тэгдэг нэг л үний юм чинь. Гэтэ яг чиний зүгээр яг өөр төрлөх чанаш мэдгүй ингэж болдгоо мүү гэхээр чамайг техник чинь л ойлголоо. Хоёр алхам ухрыг гэдэг чинь бас яг иймнээс гараас. Би бас ингээ өөрийнхөө чамайг чи ингэдэг хэлэнгүүд надаа ингээд би ингээд үнэн гэдгийг ингээ мэдж байгаа хэрнээсээ бас ингээд юу яадаг байхгүй. Тэр шиг би чам чи тийм ээ гэд хэлэнгүүд чи сонсдгоо байхгүй юу? Аха. Яг үнийг хэлэхэд тэгээд ер нь бол ингээд одоо чи жишээлбэл саяных дээр чи тийм ээ гэд хэлдэ. Яг жишээ орж ирэхгүй байна л та гэж. За одоо нэг хэлчих юм бол яг хийж байгаа ч. За хэлэлтэй. За хэлэхгүй. За хэлээч тэ хэл. За тэг яасан. Хэлэхээр чи яг ингэж тахгүй намайг нэг подкаста бичигээ зохицуулаад би чи ингэж ирсэн чинь чамайг уурлна гэж бодоод босч ирлээ гэлтэхэр чинь ер нь л амар сонир санагдсан сте. Гэхдээ би зүгээр унтчихсан үний хөөе подкаст хийгээ гээгүй байхгүй юу. Тэнгүүд чи жишээлбэл тийм юм яриад таахгүй нэг намайг амар шулам юм шиг. Одоо тэнгүүд дахиад яг тийм яриад таахгүй. Одоо чи хэлэнгүү чи жав гээл орж ирнэ. Одоо ингэнгүүт тэгнэ. Чи тийж байгаа юм чи. За би чамайг тохирсон юм дээр чинь тэгвэл тэгээ үзээ л та. Тэнгүүд чи уурахгүй байх нь харна. Яасан чи чамайг бодоод тэглээ гихүү. Юм бодохгүй хаа. Би юм бодохгүй гэж. Би харин ингээд за зүгээр ах гэж өөршгөө боддог болохоор тийм last minute ингээд өөрөө тийм юмд амар имзэг гэдэг байхгүй юу. Тэгсэн хэрнээ яг ийм юм дээр болохоор чи амар өөрийгөө easy гүн гэж бодооддаг жишээлх юм бол. Одоо жишээ нь чамаас ингээд тэхүү гэд ингээд юм асуухтаа би байнга ингээд би яг энэ үйл явдлыг болгож чадах уу? Би одоо дараа нь ингээд янз бүрийн нэг юм гарч ирээд энийг яахаа чадах юм бол дахиад бас уурландаа гэдэг ингээд тийм байнгын anxiety-тэй заяа. Одоо жишээ нь ингээл би одоо ингээл нэг талын одоо ингээл зөвл ахaltaа ингээд хүний одоо цагийг өрөхгүй. Гэтэ би одоо баг би ингээ партнерийнхаа цагийг ингээ бүглээд алдах тийм айдсаас чиний юу илүү их драматик байдаг нь надад бүр ингээд амар сонирн байдаг заяа. Би одоо ингээл хоёлаа болд үцүүгээл асуухтаа би ингээд за би яг тэр бүтэнсээ өдөр би яг ингээд явж чадах уу гэд бүр ингээд хоолоо идэж байхдаа ингээд байнгын ингээд бодож байгаа байхгүй юу. Тэгээ тэнгууд ингээд зүгээр ингээд чийлдээ ингээд өөцхүү хичээл ингээд болохын өмнө ч юм уу ингээд нэг боломжгүй болол үзхээ ингээд тэг бод газар явж байгаа бол уурлал л үсттэй. Харин тийм. Yes. Үгүй хүсэж байгаа communication бол жишээлбэл саяны юм дээр өдөр чи тэр мэдээг авчлаа. Өнөөдөр бит хоёр худлаа юм шиг байна шүү. Та 50 яваад ирээрээ. Ингээл болоо ш. Ер нь бол тэнгуут чинь амар яарч ирсэндээ бүр ингээд амар дургу урж байгаа байхгүй юу. Тэгээ зүгээр чи амар easy сонирм. Тэнгуут одоо би тийм манай найз над сексийнхаа юунаас намайг дор тавьж хахад би одоо яг юу вэ нөх амар найз залууг амар аргалах гал тэрэнд нь юу ах гал тогломоор байна гэхээр тэгэл хоёр хүүхдээ чирээл трам тал ингээл явж лээдэг гэл бүр амар уур хурж байгаа байхгүй юу. За тийм ээ. Чин ингээд ядаж тэгвэл амар жоохон том хүн шиг жишээ олж бичлээ тийм үстэй. Окей. Тэгээд буцаа хэлэнгүү тэгээд чамаас амар traumatized. Тэнгүүд надад л яг энэ friendship чи яг ийм сонин teenager friendship байгаад байгаа юм шиг юм амар хэцүү байдаг байхгүй юу? Ер нь би бол ингээд яг зүгээр яг ийм юм бэлээ заяа. Нөхрийнхээ хажууд яг нөхөр шиг баймаар байдаг. Найзын хажууд яг найз шиг баймаар байдаг. Тэнгүүд чамтай байгаа юм нь болохоор яг чи яг миний мэдэрдгийг бас нөгөө талаас нь мэдрээд байгаа байхгүй юу? Одоо юу гэмэр чи хамтайхаараа амар фан заяа. Тэгтээ чи болохоор нөгөө талаас ингээд гоё ингээд чөлөөтэй тий ингээл
тоглоё гэл тоглол, боллоо гэл болол, бол плетэ авснаа болол, ганцаараа явсан чи амар хаппи ингээл гоё найзуу шиг байлаа гэж бодоод тах шиг байгаа юм заяа. Тэнгүүт би бол одоо ийм 30 насны идалт яг би чамтай найз байхдаа бол яг тэгж хүсдэг юм билээ. Яг ингээд 30 настай найзтай бол би яг 30 настай л найзтай юмэр идэм шиг байлээ. Тэнгүүт яг чамтай байхаар би яг жигнэс чинь их чиг болчихж байгаа байхгүй. Би тэр мэдрэмжээ үзэн яддаг байхгүй. Би ингээд нөгөө хүн болгоноос би ингээд нэг өөрөөр мэдрэмж авч байгаа штэ тий энэ хүнтэй хамт байхдаа чамтай ангууд яг тинейжер френдшип хийхгүй болохоор би чамаас айгаад байна гэдэг байгаа хонгууд би анханасаа тэгвэл тэрийг ерөөсө хиймэргүй санагдчихж байгаа байхгүй юу тий би чамаас айхаас илүү партнераас айхаас илүү чамаас айж ин гэхээр би тэгээ яах юм би болт руу ганцаараа явал уурлал л хэвчтэй тэнгүүд хит цохиглаад ирэнгүүт би бүр жигнэсээ за тэгвэл чамд ч тийм мэдрэмж өгч надад ч тийм мэдрэмж өгч юм чинь би бол энэ зүгээр л тааралдаад кофе уудаг байхад хангалттай хэмжээний юу байгаа байхгүй тэрнээс ш надад яг тэр чамтай ингээд юм төлөвлөөд ингээд хийхэд бол бас надад яг тэр тийм тинейжер үеийн юм тийм яг юу орж ирж байгаа байхгүй ойлгож байна уу. Тэнгүүд чи нөгөө талд муухай мэдрэмж авдаг. Би өөрийнхөө байгаа би найзчгийн найз шиг л баймаар байхад би найзынхаа одоо ээж юм уу ихчин юм уу амар уурлалт ээлт найз надаас айдагч байх шиг амар тэнэг байгаас зүгээр тэнгүүд би яг номиг загинжаа юм шиг л мэдрэмж авч байгаа байхгүй. Тэгэхээр чин тийм юм ерөөсөө таалагдахгүй. Тэгэхээр тэгэл би за өөртөө бол тэгэл бодож байна. За хинтээ бол уунатаа л юм сервис юм ерөөсөө яахгүй. Тэгээ одоо энэ подкаст ч гэсэн амар юм сонирм мэдрэмжтэй болчихж байгаа. Одоо ингээд яг уг нь л ингээ хийхээр амар гоё. Тэгсэн ирнэ одоо ингээд ингээ гингүүт бас яг тийм юм ярьж болохгүй. Тэгээ тэрийг чадахгүй байхаар чамд муухай мэдрэмж өгнө надад миний цаг руу энд болно. Тэгэхээр угаасаа энэ ингээд амар бас нэг сонирм юм болж хуурчдаг ч юм уу. Тэгээ яг тиймэрхүү юм бол байдаг. Тэгэхээр аль талдаа ямар сөрөг мэдрэмж аваад байгаа байхгүй юу? Тийм ээ тийм тэр Австралийн Open тийм уучлаарай. Sorry. Зүгээр тэгэл хин Стеф амар онцгүй тэр хэлмэргүй болох юм бистэй. Тэгээд бүр амар яг уур хүрэх байгаа юм шиг бичиж байгаа байхгүй тий. 2 хийсэнгүү хийлээ. Үгүй гэхдээ би одоо би яг айгу буруу л ойлгохоор яасан юм л. Би болохоор амжаад ирүүл тоглоё. Тэрийг чинь болохоор би за угаасаа амжиж ирэхгүй байна да. Ингээл хагасаа өдрөл болох юм байна л гэж ойлгож байгаа байхгүй. Түнс ингээд яг тэр нь ингээл би чам таглаад хууд тавтахад хууд гэдэг юм аа шууд хэлсэн шүү дээ. Яг тийм бол битээрт олддог хамтдаа өнгөрөөдөг цаг нь бол 5 дахь хагасаа л өгдөг болохоор. Окей. За тийм ээ наа. За тэгээд нүдэн дээр чи хэрэлдэж үзүүлээ шууд хэлсэн. Чи хараа. Окей бичи. Тэгээд окей. Өмнөхөө уншицаа. За тойрын зав хэрэнаа өнөөдрөөрөө яах вэ гэхээр school night дими байх гэзээ. Тэгэл да би өнөөдөр Australian Open орноо. Тойр хитгэд энэ тонхын өнөөдөр ирээд энэ хоёрыг унтуулжаад тоглосон ч болно штэ. Стеф өнөөдөр ирээд бас Friday ирэх хаа асуугац. Тэгээд тойр ядраагүй байвал болж гинэ гэсэн чи окей бичи гэсэн байгаа хгүй юу. Тэнгүүдээ чи орой 8 цагт за энэ хоёрыг унтуулчаад ганц үзэх үү гэсэн аахгүй юу. Хоёул ямар ч за яг 8 цагт орой тоглоё. Тэгээд та хоёрыг 8 цагт ингээд бичингүүт чинь би за хагасаан цус үзье гинэ гэж бичсэн мөн. Би та хоёрыг яг ингээд битэртэй тоглоё гэд яарад ирж байгаа мэнэ гэдгийг чинь бол ерөөсөй ойлгоогүй байхгүй юу. Та хоёрыг тэр хоёрыг унтуулчаад тоглож болно штэ. Окей бичи гэдгээр чинь би тэгээ одоо наа чин тохироо биш юм уу те. Энэ одоо хаа нэг одоо яг ирээд тоглоё гэсэн. Ирээд тоглоё гэдэг итгэхгүй. За тийм байна. Тэгтээ чи наад өдрөө тэгээд мэдсэн бол яагаад тэр өдрөө битсэн? Мэдсэн бол гэж орой орж ирэл хэлсэн шүү дээ. Окей. За мэдгүй юм. Тэгээ харин чи энэ хорвоо жирн хүний хоорондох харилцаа хамгийн их зүг гэж хэлээд тээ. Гэтэ миний буруу байсан байна. Харин тийм мэдгүй. Тэгээд ингээ нэг юм сонир мастер болж хувираад байхгүй тий. Чамайг уурлахаас айгаа, чамайг яхаас айгаа тэгээд тэнгуут тэр мэдрэмжиндээ дургу болохоор би тэгээд чи надаа ууралдаг, чи тэгдэг гэж нэг тийм дандаа. Гэтэ ёо брочи заавал намайг бодож яах хэрэггүй штэ. Тэгээ шууд ингээ нэг юм тогломооргүй ч юм уу. Гэхдээ би тогломооргүй ч гэхдээ тэгэл Стеф тоглоё гэж байгаа бол тэгэл за явахтай тэгэл найз нөхдөдтэй хамт тогломоор л байгаа илгүүдээ гэж бодвол тэгэл орой ороод ирээ тоглоход нөх юм унахгүй тэнгүүд нөгөө хүнд өөрөө асуучаа тэнгүүд амар сонь санагдчихж байгаа байхгүй юу. Тэрнээс Стеф яаж байгаа бол найзуудтай ч уулзъя гэж гинөө хэдүүлээ катантах уу гэж бол бичээгүй үсттэй. Бичээгүй. Тийм би өөрөө катантах уу гэсэн. Тэгэл за дараа нь айгуул нэг юу хоол хунд хийж дайлаа гэснээр зайл бүгд зайл. За тэгээд нутагийн подкаст юм аа. Лайв хэрүүл хийж үзүүлээ. Лайв хийж салавч гаргаагүй ч лайваар хэрэлдэж үзүүллээ. Боддоор хамт хэрүүлтэй маань хамт байсан баярлалаа. Бүх баялаар дурсан сэтгэлээ баяа.